Заадуулчин дуулчин шүү бити мартахнаад байна. Дуулчлаг. Яваа яг гонтлаа. Явна гэж ярихгүй. Чина шааралта. Битгэлгээрээ доорой. Что это? Хайчика, да. Хайчика. Жамцаа. Чи цаадуулга оруулж ирэх. Хайд бас согтуу юм аа. Согтуу ямар хамаатай байсан оруулаад ирэх. Юу ч яадаг гэж. Хэнтэй! Би байна. Яга хүмүүс. Хайдаа согтууч мартахнаад. Тэгээд яах вэ? Эмээ. Би танад унтъя. Юу? Өглөө заадуулч нь хайслахгүй биз? Юу боллоо гэж асуув. Цаад хоороо засаад унтцах. Ингэл өнөөдөр ирэхгүй сум руу явсан. Цаадах ч явдгүй. Унтахсаг болол та. Бас агсан тавьсан надад. Манай энэ хүүхэд энийг харахгүй нэ. Оо, миний хүү яваад ирв. Тэглээ ээж. Сум ороод ирэх нь нүү. Тийм ээ. Ажилч нь бүтвөө. Бүтлээ. 50 дээр хоод би хүн. Хоод ицээ. Сайл уу. Оо.
Мэдэхгүй л дээ. Хэцүү л байна. Чи л мэдэн дээ. Аав ээж чинь бодол өөр шүү дээ. Аавч байгаагүй л дээ. Ээжээс л айж байна. Сэтгэлгүй хүнтэй яасан суухгүй. Би чамайг өнгөтэй өдөө хувцлаад хүний зэрэгтэй явуулах чадал байхгүй болохоор сүулдэ хэн маань зовон шүү дээ. Бивиндээ сайн байвал боллоо шүү дээ. Тийм үү? Тийм ээ. За. Төмөн үлдээ үрдсэн төр улсыг баттгсан төгс их жаргалын төвчин сайн өдөр гэж. Амраг хоёрын хурмын дашдын сайхан сургаал ариун ирүүлэн төвчилье. Хон цэнгийн дэгдэхээ өдсөдөн гүйцэхэд цэнхэр өгтөргой талид цэнгэг усан тогдөг. Боломжтой унаг хурц туурайн бэгчиж хур хүчээр хут хурдлах газраангүйтэй. Энэрл тав ээжийнхэн элгэнд нь нэнкрилэгдэж алган дээр нь бөмбөрсөн алг хонгор үсүүд минь. Балчирхан биеийн воожиж бадрах хоёрын нээгдэж хүч тамирн гүйцэхэд хөлгийн жолоог байлаад төрийн эрхийг эдэлдэг төрлийн холбоог тогтоодог орон гэрээнд толгойлдог орчлонгийн замыг дагдаг билээ. Хүний хүү ханыг сонгодог хөлгийн хүү замыг сонгодог. Төрсөн хүүхэд нь гэрэлдэг төр түмний ёс юм аа. Өмг төшгтний дээж өгөөмөр хурмаан хийж ад заяагаан холдож байгаа амраг үйтэн дэмбэрэл дож нарвал найс нэгтийнхээ дотроос нас үсээ сонголсон үнэн сэтгэлээ нийлүүлж үрд амьдрахын тулд өр хүүхэд өнөртөө үйл ажил сайтай түмэндээ нэртэй нүртэй төгс дүүрэн буянтай эгний тэрүү сарвал элбэг тавилуун амьдарч дээдийн сайн явахын дэмбэрэл өрөөлийг дээш нь дэвшүүлье. За дэмбэрэл миний дуудалжин та хоёр оосэр үчгүй ард цагаан өргөгөн барьж гал голтой босгодоо. Тал дөрөн малтай гэр дөрөн хүүхдээ өнөр өтгөн явахыг ахыг чаярн ярой. Хсэн хайна. Эндэмбэр жамц вайны буин яаж таа. Ганц жамцахна надад өгсөн бэн хавийн хэдэн сумыг баригдл найрлах байсан. Дуугаваа цаадуулчин сонсох яад би. Ямар худлаа юм биш дуулж ирвэ. Баячуд хэзээ юм жоб хорин гэж байсан. Би л үзээгүй юм. Хайдва. Дожин та хоёрыг гэрлэх юм байтал манай голоор нэг шуугцгаасан. Тэгэж юу болж байна? Угонч тийм л байсан юм аа. За тэр яах учир нь одно гайг. Энэ хоёрыг гэрлэх юм гэж би л хөвдөө зүудлээгүй явсан. Хач юм аа. Хачин чим юм гэдэг чинь хорвоо ертөнцөөр дүүрэн байх юм аа юм байв. За эдний найран дээр ингэж царай алдаж байхаар сүүн завууд руу явсан нь дээр юм шиг дээ. Ганц жинцдaan гарч ирэхгүй юм да. Тэгвэл ганц сагсан тавих юмсан. Гараад явсан бодвол юм сансан байлгүй. Эцэг нь бас шарн хөдлөөд ирсэнгүй шигтэй. Тэр аргагүй хөөрхий. Дожингоо хайдагт өгсөнгүйгээд самбат хүн их үг хайж байна гэнэлээ. Тэгж судаан самбат идүүлэх юм бол яа. Хайдууг эцгээ дуурайсан дотор тамиртай. Даахгүй шингээхгүй байж арх хүн. Хожихгүй мөртлөө 8 хийн. Энэ хой чангарч байгаа цагт олохгүйгээр бас залахгүй юм яа. Дожингууд нь хайдагтаа сууж болох л байсан. За тэр яагаад аюу шимэн. Хайдвар хөргөнийн гэвэл манай зарагдах нь байтугай хэдэн марийн минь хосолж унаад аймаг сум гэсээд алга болно гэсэн үг. Тэгэж эцэггүй хоёрын гар тамаг хөрөнгөө мөрүүлэхэнч аз нь яа. Адууныхаа хүнтэй суулаа гэж улсууд элдал ярьж байна гинлээ. Бидэнд ямар хэлэх юм биш те. Охин дотроо юу гэж боддгийм бол доо зайлвал. Одоо ч урдынтэй адилгүй цаг өөр болж. Нэгдэл хомоонгод хэдэн малаас салах гэж байж
Долчин та нарын эр сонгод царай тусгарах яамаа. Тэгж ээж альчгүй болчиход. Долчин чин дэмбэл тийм ч юм уу гэдэг шүү хөө. Тэгээд аяндаа дасна биз? Маа, нэгэ сатосоо. Дуслаа. Дэмбэлдээ хүм. Арай дэхэн тамагдач. За, тамаггүй бол нэгдлийнхэн хамж ярих шүү. Ястаа. Суурин балтан хүртэл хэдэн азаргаадаа туучхаад манай гэсэн сүрхүүл явж ялээ. Тэрэн сангиж уусрахна гадуу байл. Тэгж ярьж болохгүй хөө. Би нэгдэлд малаагад хэдийн үлдээж аваад байгаа. Ер нь махноос татвар матвар гэхгүй амар юм байна шүү дээ. Ямцаа чоор юм уу? За, харзанна. Хараад байхад аваад хэдэн малтан ороод байх юм. Би ч яг бодож орчихсон. Ер нь алдаагүй байх гэж бодож байгаа шүү дээ. За яг та нар орж ил вэ. Ер нь нам засгаас энэ нэгдэлд чинь сайн дураараа орно гэсэн байхаа. Танай нэгдлийн ядуу ямтж байгаа юу бааваа? Үгүй баха. Байхаа. Баахан адуугаа болчихсон л гэж. Одоо цагт чинь янз юм дуулдах болж. Ер нь нэгдэл гэдэг чинь мал өсөх болж байна уу? Аль хороо болж байна уу? Нэгдэл гэдэг чтэй. Арга залтай нэг нь баяж. Арчаагүй нэг нь хоосроод л сүулдэ хачиг болон шүү. Чамцаа чи битгий дэмий юм яа. Үүнийг засагаас тун сайн бодож хийсэн ажил явандаа ашигтай болохоор та нар орж ил таарна. Энэ үхэндээ ингэж хэлэхэд чи хашир хүн болж арай хөнгөдсөн биш үү? Олныхон дунд явах шиг сайхан байдгүй юм байна. Тэр жил би 50 марийн фронтод бэлгэлсэн. Тэглээ гэж хоосроогүй. Харин улам малтай болсон. Тэгээд засагч намайг үнэлсэн. Тий. Чи чинь нэрэн саймалчнаа хурал зөвлөгөөнд оролцож нэг хэсэг мандаж байл юу? Тийм ээ. Төрийнхөө буянгаар өсгсөн хэдэн малан нэгдэлт нийгэмчлэгэд яах вэ? Чи яг сайн явна. Гэхдээ хүн болгон адилгүй, мор болгон жороогүй гэхээр би нэгдэлд орвол чам шиг сайн явж чадаач үгүй ч юу. Эцэгхэн үлдээж өгсөн буян гисгэн өрн таран хийж хад юу бодож явах юм бэлээ дээ. Ямар ч ихсэн байцгаана. Самбано чавганца. Би чавганц юм уу? Хит оромжлох нэ. Харлаа та байсан юм уу? Би чавганцал гэж харлаа. Гэхдээ нэ найрын эхэндээ үйтэн ухаар дээлтэй задраад байсан чинь одоо аргал төвхөл гэж дэрв. Тэгээд юугээр? Үгүй зүгээр. Дэмбэрлээ наад аргач нь багдаж. Арай томхон арга өрөхгүй дээ. Хайд баян хаад алрах нь. Шавартын голоор наах. Бочөнө жора шаргаанаад зарчихва. Аад мэднэ, авта ярихгүй. Чаваастай. Ганц марны толгой нэтгэхгүй. Хиш ястай арга төвхтэй таарсан жавганц байна да. Баяртай. Эзэн мөн бисайга чамд харуулнаа гайгүй. Сайн байна уу? Кино суугий. Сайн байна уу? Яасан сонин хүн бэ? Ээж нь чи би сайн биз? Сайн. Ээж маань яхав дээ. Би энэ зүгээр сургуулаа төгсгөөд ирээ. Чиг бол танигдахгүй болчих. Тийм ээ, сургуулаа төгссөн. Хотод суух уу? Үгүй, суманда. Аль ороод явж байна? Дамгуун хөгшний биеийг үзээд явж. Хөгшний бие ямар байна? Гайгүй. Чи чинь баяа айлын хүргэн болсон гэвүү дээ. Хаанаас дуулаа? Чиний тухай асуудгүй. Тэгтээ дуудаж л байх юм.
Аливха хонга зүгээр. Сайн чинь хэмбэ? чамд байна. Чам чи манай сумын эмч болсон гэлөө. Тийм ээ, сургуулиа төгсгөө сумын баг энчээр ирсэн гинэ. Хэцүү л хүүхэн байна лээ. Аавтай нэгдлийн тухай ярьж байснаа сүүлдээ бүр ан ман маргалдаад ам ангайлахгүй байдаг шүү. Наач шиг юм болж зажлахгүй залгич байхаа бүү. Хай. Сая чи нэг ангид байсан гэлөө. Тийм ээ. Бид нар нэг ангид нэг ширээн дээр сууж байлаа да. Бас нэг ширээн дээр суудаг чи үдээ. Наад ганцхан дүүрчихлээ. Тэглээ. За хөдлөө. Орой. Сайн бидэх үү? Сайн. Чи хаа вэ? Адарч хүүтэй хэд маань алга болчиход. Та юм хараагүй байд. Өглөө тэр нүр байна. Өцөгдөрч харагдж ил байсан. Сая ямаа олохгүй л үгэн толгой тастын шүү. Ямцгаа нэгдэлд ороогүй л байна уу? Юм л дуусахгүй байна. Танавагийнхан чинь орж ил байна уу? Орж байна. Зарим байттай нэг нь олигтой гэсэн нөхөр хоноо худалдчихад үлдсэн нэг нэгдэлд өгсөн нэр хэмээж муу гэснээ өгч байх юм. Тэгсэн хойно яаж өдлөх вэ? Ер нь нэгдлийг чинь нам засгаас дэмжих юм байна. Янд бүрийн машин техник, цаг усгааны мал, барилгын материалгаа зөвлөж ирж явах юм. Би ч яхад нэгдлийнхэн адуу хариулаад эхнэр маань гүйсагаад сайхал байна хөр. Нэг суур адуу хэдүүлээ хариулт юм бэ? Хоёулаа. Манай нэгдэл чинь өвхөр хон ямаа ихтэй харин адуу цөөх юм байна шүү дээ. Маа. Бид хоёр чинь хөдөлмөр өдрийн хөлсгээд их хөлм хөнгө авдаг боллоо. Ер нь нэгдэл чинь ажиллал хийж өөл ёстой нэг жаргаж болох газар юм байна. Баста. Али миний хүндээ зогсчих. Миний гараад ир. Суурин балдангийнх гэж сумын хаяас агсан. Хариугүй ядуу юм байдаг гэсэн. Нэгдэлд ороод сайхан хайлгаж. Нэрнэлж яргаж байгаа болсон юм да. Ашгүй адуу хоолоод ирвэ. Тэглээх үү? Юу мус ирэв? Сэрэнах бас жанчгаа ирсэн. Ямар жинч вэ? Ягав нөгөө жолооч хотоос манай дэсгээ авчирч өгдөг. Оо, тийм л дээ. Сэрэнэн гоё гэж юм бол. Амралтаа авсан гин.
тоторох юм байхаа. Сайн байцгаана уу? сайн байна уу? Нөгөө хэдийгээ олон хүмүүс. Аллаа. Цэл нуур дээр л байна. Манайхан ч гэсэн нэгдэл айдл өдөр шөнөгөө давхицгаадаг болж хашир хоон гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг. Ийш түрүүнд нөгөөж хүндээ хөнгөнөөс өгöd яах вэ? Отоохондоо жаалжуул ажил бай. Сэрэнэм. Кэлэм гараад байвал ахыгаа гаргалж байж үзээрэй. Тэмбэрлээ өмнө юу гэж бодчих? Даргаыг зөвшөөрвөл би чиг бас төрөнд нь гүйхгүй л бодолтой байгаа шүү. За тэр наа таны гараад ирлээ. Тэмбэрлээ хэлдэг зөв. Таны ич зөв. За, Ах дандаа яач вэ? Сайхан гүмбэлж шүү. Нуга хаяагүй сайхан гарсан ба бороо би орч. Ирж байгаарай те. Ирлгүй яах вэ? Цаа тэрэн ах чинь нэгдлийн дарга нь болоход юу заавна болохгүй. Явъя хөөш. Хэрвээ нэгдэлд орохгүйг л албадаж оруулах нь үү? Тэгсгээд орох нь үү? Тэр нэг л мэдээд ирээрэй. Хотод миний хэд хэдэн сайн таньдаг байгаа. Тэднээс сугад мэдэж бодно. Тэрнээс гадна удахгүй сэрв арах нь идчихнэ гэдэг юм. Тэр болно. Санаа зовлтгүй. Би одоохондоо энэ нэгдлийг толгойж байгаа цаг та нартай багж болсон доос орох. Сайн хүн санаагаараа гихчээр ашгүй чи хүрээд ирлээ. Чамтай ярих юм их байна. Хот тал руу нэгдэл юу болж байна хаа? Бадар сайн вэ? Бөөнөр орцоож байна. Эндээсээ бүгд орох шинжтэй. Дэндүү сондгоор үл дэми юм болж мэдэн шүү. Тийм би. Та яг одоо зэвлэж кинос үзэж байна. Оройтх нэ. Айха. Таанаас өмнө хэдэн мал туугаад очино. Чи борлуулсан чигээрээ. Мал туунч гэж ярихгүй шүү. Хоройтой болсон. Тэгвэл би сэрэнингээр бичиг хийлгээд авна. Замд шалгуу шалгаж илвэг. Ноднингийн өхөр авдаг захын панд санаж явъя. Би тэр хайчих. Намайг очино. Өхөр аваарай гэж хэлээрэй. Тэгнэ. Ер нь олон хүнд дуулгалгүй санжаатай яриад уцрыг олцохж болно. Зөв. Мартаснаас хотод малын үний амар бай. Худалдаа мал очихгүй болохоор тон сайн байгаа. Ичнээ суваа үнэ 1000-аас наашгүй. Тэмч өдөр уул шүү дээ. За яама. Тэмбэрл манай хөргөн болсон. Би дуусаа. Тэхлээрэн бид хоёр малын хаагсыг тэмбэрлийн нэр дээр болгочихсон. Уулсантай ороод байх юм бол хоёр муу өгсөн эхлээ нэгдэд орсон надаа. Тэвч болдог дараг. Ой дажаа. Надад хүрэн зайлаа. Авахгүй гэсэн хүн алгаа. Муусаа годронгоо зүгтаагаад ивчлээ. Нэгдэл мал годронд туучгаа. Манай хасгаагүй. Харин танихны малаас хамуу годронд тус хүний өөрийнхөө хяарч мэдэндээ. Нэгдэл мал хяасан цэдийн үлдэх байдгүй. Харин шамцооныхаас үлдэнэ гэж өшөө зайлуулаа надад тэгээ. Яшаа халтмаа. Би явлаа. Дэмбэр дөөр услээд. Чи над хоёроо тугаад гарч. Чай. Хойш дэмбэрлээ. Хонь услуулахгүй байна. Юу? Хэндэг донсож байна. Өнөөх тэлэмгний Сэмбэ палм хоёр байхгүй. Зөндөө хэлэн болж байна. Чи өөрөө яв. Яалаа гэж. Нэгдлих малаа уснаа гинэ. Баян тарга улсууд дараа нь болчих гэх шиг. Малын бараа хараагүй мусам нүдгээр галзуух гэж. Кэр. Одоо байцаа малаа усаж болохоо байх юм шиг.
юу гэж яаж малсахгүй гинэ. Сарга таа хондаг усаа. Тийм балаас танаас энэ хотгийг ямар алдсан. Онцлог өгсөнөөс юу чамцлаа турас тогтоомоор онцлог өгсөн хүн зовж байгаараа мэдүүс инээс тач ирэх юм яа. Та нар чи яаж байгаа юм? Танай хөргөн чинь мал устгахгүй ховоо болоод яваад байхад тийм үү? Энэ мосаны дээрх мөрөх санаатай. Тэмдэглээ хүмүүн хүлээж байгаад малаа устгахгүй дээ. Бүгдээрээ нэг давны хүүхдүүд байж ингэж байх ч гэжтэй. Албана амны мал ямар ялгаа вэ? Алин ч гэсэн улсын хөрөнгө. Би юу эндээ туслахын орон зодлож байна гэсэн чи юу гэсэн үг вэ? Дембэрл байна уу? Авчин би юу? Байхгүй юмд явсан. Дембэрл? Би. Таврал та. Заараад яг би яарч байна. За сайн уу? Сайн уу? Сайн юу те? Өгшин чин танаа тэмээ гацарлаа. Юу? Агчрлаа гэсэн чи өгсөн үг? Манайх нэгдэлд орсон. Нүүлээ гэж ямцгаад хэлсэн шүү дээ. Ухаа. Аав тэгэд юу гэж байна? Юу гэх вэ? Манай хүргэн давьчид өгчөрөл гэсэндэг. Аав гэртэл жоохон байд та ярих юм бай. Чадахгүй ба. Манайх өнөөдөр нүүж угаа. Тун заваадаг. Хой. Хош. Бор тайлыг алдсан гэсэн тэрнийг олсон уу? Одоогүй. Тэрнийг олж өгчөөд нэгдэл рүүгээ яваарай. 10 жил тэмээг нь хариулсан юм байна. Аав чинараа тийм их юмн дээр чам шиг царай алдахгүй хаа. Тэгж ярил тэрний чийзэн би байна. Төлж өгшөөж яваарай. За Дембэрл минь. Нүд тайлсан баян хүний шинжтэй бай. Гайгүй тэр чинь би олоод өгч болно. Олж өгөхгүй мөнгө нөгөөрэй. За ямар айд зарагдах гэж байгаа биш. Тэр зэргийн юм төлөөд өгч болох байлгүй дээ. Маачамса нэг аяр цаа уучих. Юмд явахаараа идэж явахаа бүр матчих. Алуу хүмүүн должоо. Тэр цаан чинь мөнгө хазааргүй аваад өгөөч. За тэр цаад болон тань. Дембэрлээ. Наадгаас уугач. Тэгээ. Аваа. Аяг авах мартав да. Нэрэн аяг хэрэгтэй юм биш. Яга модон аягнаас хоёрыг аваад юу? Цааж. Бидний хүн асуувал Дембэрлийг адуунаа ирэлд явсан. Намайг аймаг орсон гэнэ үттэй. Должоо. Хүмүүн чи турган амтай шүү. За яшигта. Аюуша. Чи санжид хэлээрээ тэр гэж бас нэг хагархаа хэнгэрэг шиг буруу зүгөө бурддаг өгсөн би. За. Би төдгий. Хүн амт ирж магтав. Нэрээ тэгэн шүү. Тэгээ. Арайкла. Тэглээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. Задуу хаахгүй. Улаанбаатар орно. Хэдүүлээ яваа. Хоёулаа. Хүмүүс сайхан идэ. Ямар үнэтэй байд юм бэ? 2100 төгрөг авах. Чи энэ хүнтэй танилцсан. Энэ хүн манай нэгдлийн тэргүүний хурчин цагт гэдэг хүн. Цагтгаа? Та хуучин арилдын баяны зарагдаж байхдаа алган дээр 10 төгрөг тавьж үзсэн үү? Үгүй шүү. Тэгэхэд одоо нэгдэлд орж 2 жил ажиллаад хөдөлмөр өдрийнхөө хөлсөр матсыгээд авчгаа баярлагдсан. Та яг одоо Zev Legend кино сүргийг үзэж байна. За баяртай. Би явна. Баяртай. Юугээ бава. Юм яаж мэдэх вэ? Бидний малыг шалгаж магадгүй. Ямар сандаа нөгөө срэнинг өгсөн бичгийг л авч явах.
эндээс дөрвөн шиг явж үзье тийм байлгүй. Манайхаас бусдын барагд нэгдэлд орсон юм байх. Уртай нь орж ил байдаг. Мадын тоолгон гөрөө. Маргааш ихлэн бэлэн байгаа айлгад зарж ил байна те. Бусдын ч яах вэ? Харин тэр мадын тоолгыг чинь ухаантай хийх. Олчон коммуны нэг цааш нь хийгээрэй. Сэрэний ахын чинь хов. Аавны миний тасыг яасан би. Тэмбэрлээ. Хатар оруулчих. Тэгээд үлдсэн юм бэржийн хэрэгтэй ч. За. Би бас юу тухайн төрлөг бүгдийн зүйлээд яг гэж бодоод зарим одсон бимбэр хийгээгүй шүү. Тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах. За яшиг та аав дандаа тэгж муу санааж ийдэг. Юу муу санаа. Яахгүй яах. Аав нь 3 гунаар шүү. Ажи. Энэ ястаа сайхан шийдэж авах байх юм. Бимбэрлээ авсан. Оо ашиггүй. Аюу. Яасан сайхан ганцуу. Учиргууд үнтэй байгаа вэ? Харахад өнгөн зүгээр чигсэн чулуун таарав. Юм үзээгүй юм болоод бимбэр хил баярж байлаа. Тэгэлгүй яах. Чаавас. Алиттай хамаачихгүй. Ухаа. Үзээгүй гутал тайл нэгч яагаач бол яаж болох вэ? Чухмаач. Маа юусе. Яасан сайхан сувтай дараалав. Энэ юу яасан? Аваа та энэ том төрөвчийг юугаар дүүргэх юм бэ? Аав нь хонь хүрээ. Та нар малаа сайгүй шүү дээ. Санснаас тун аваа өглөө. Улаанбаатар сайхан юм уу? Сайхан юм аа. Тун сайхан газар. Үгүй яасан ч одоо хүнтэй юм битээ. Манай аймаг дэргэд нь юу ч биш. Хүүхнүүд нь ганга юм уу? Хотын хүүхнүүд гоё юм аа. Гэхдээ миний муу бор хүүхнийг яаж гүйцэх вэ те? Аавч мөр бас юм руу явдаг. Тийм ээ, сум арах хэрэгтэй болж. Маргааш явна. Хүн хартай уулзах хэрэг байна. Тэгэд ямар сонин үзэн яриач. Сонноос хэд нэглээр байрлаа. Нэгдэл гэдэг чинь байшин, баярлага,
машин, техник, юм айхтар хөгжсөн газар байдаг юм байна. Өгдөг авдаг сүрх юм байна. Та нарыг явснаас хойш баян уулын нэгдэл гэдгийг байгуулсан. Их ч олон айл орсон. Харин аав чамд нэг тийм тухай ярихгүй байна уу? Гүйгүй. Манайх гэдэг айл яах юм бол тоо. Амт үнтэй уулзахаар нүрүүл байх юм. Тэгээд хэдэн малаа бодохоор ормоор бүр байх. Босоо. За ороо. За сайн байна уу содном? Сайн хүмүүс сайн уу? Сайн. Гүс сайн гэжтэй хүмүүс. Хөлмөө. Йоо. Энэ муу баруун хөл өвдгөрө хатгаад бүр явж болох байсан. Тасуудаа. За. За тэгээ сонин сайхан юу те? Өмнө ч наашаа дөхөж буусан гэв. Тийм ээ хүмүүс. Та тэгээд юу хийж вэ? Юу хийх вэ? Ой та чинь баруун хөлгээд байсан. Баруун хөл чинь зүгээр юм шиг дээ. Зүгээрээ. Зүгээр. Энэ муу зүгээр. Йоо. Та юу динх жалээ хийх юм бэ? Одоо хатсан явахгүй бохоо байлаа. Тэгж ярихгүй. Тэгж ярихгүй гэж. Би нэгдлийн гişүн биш шүү дээ хүүхэн. Нэгдлих биш ч гэсэн та хэдэн малдаа өөс бэлтгэх юм байгаа биз дээ. Шүүмэн. Ахтаа битгээ за. Эрүүл бол бие хайрладгүй хөө. Тэгвэл та агттай юм. Байжвал наах. Маргааш нөгөөдгөө хүрээдэн. Би бин хүнээр захаа яваас. Тэр матгүй. Чи өөрөө мэдэн шүү. Миний өнөө сууж байгаа салсан авгайн хуучин нөхрийн одоогийн сууж байгаа ихнэрийн их охины нөхөр Сандаг. Тэр юм чи. Сандаг агт явуулна гэсэн. Сандаг таны биеийг үзээгүй яаж агт өгөх юм? Би захааг үсэн. Энэ хүн нөхөр содном бол бас хаврын харчи бас үед мал төлөх цагаар буюу намрын цагаан харуунаар хадлан бордоо авах хашаасаар сэлбэх зэрэг харвар ажлуудаас чөлөөлөхгүй болохгүй гэсэн агт өгөх гэсэн. Чамд талж яах. Содном ба тэгж болохгүй. Нэгдүгээр сандаг чинь хүний юмч биш, малын юмч. Хоёрдугаар тэгвэл таны наад өвчин чинь лазан тэрий гэдэг өвчин байна шүү. Тэзэн тэрий бишээ, лазан тэрий. Та өөрөө явж чаддгүй маа гэхэд хүргэн охин хоёроо явуулаач. Охин хэдэн малын дэлийн шовтөрч гэрийн ажил хийдэг. Хүргэн хамагмалаа хардаг. Тэр чинь миний ч мал биш, улсын мал хөрөнгө шүү дээ. Зүйтэй. Хүргэн охин хоёр чинь нэгдэлд орох гээд явж байдаг. Та энд ингэж байх гэж. Хаана? Нэгдлийн контор төрөгдлөө барай зогсож байна лээ. Тэгний хаа намайг нэг тарай та нар тэгж яаж бодоогүй хаа. Юу та битгий сандар. Энэ таяг авч. Би зүгээр таньяар тоглосон юм шүү дээ. Жаахан өмөр явуулсан юм аа. Тэгээ юу болж юу? Хатлангийн тухай юу? Тийм ээ. Гэхдээ сая бадхнаа хүмүүс хатлан хад чадгүй гэсэн хатланчдынхаа тогоогоор эдвэж дөнгөх байлгүй дээ хүмүүс. Гүйр тэгэлгүй яах вэ дээ? Юм багтмаар идэв дээ. Наадах чинь нилээмээр шүү. Энийг яаж хөө? 600. Юу идсний мал ах уу? Ямар мал? Ямар л ямар.
Чи идэлний үеэр нэг тарган суув нөгөөр. Тэгээд ав. Өө за тэг. Энч тэмээ биеэр арай жаах юм байна. Тэр ч эзэнтэй юм байгаа юм л да. Харин энэ алагч үнэг ав. Энэ жил суваарсан тарган үнэ шүү. Хэн хэнийхээ хэрэгтэйг л бодъё. Чи ээжийн гримодыг засч өгөөрэй хөө. Тэгээд болдгоо яах. Хайдэрэг. Хаг. Ширүүхэн хоогоод явчихаа хөө. Дэмбэрлээ. Чи дармад өртөө юм уу? Тийм ээ, манайх шин чингэлэг авсан. Юу манах гэж? Тэр чингэлгээ ээждээ авч өгсөн байх чинь үлээ. Муусаа навшаа хийх савгүй юм авч өгөлгүй яах вэ ээж минь. Хүний юмыг зарахтаа ядахтаа эзнээс нь асууж бай. Тэр чинь миний үнэ. Тэгэж ярил миний нэрэн дээр данстай юм шүү. Зарсан ч идсэн ч хүнээс асуухгүй. Жамцуд хоёр амьд минь байсан цагтаа буянтай мурдуудынхаа үлдээсэн хөрөнгийг арай чам шиг харгуугаар тогдуулахгүй шүү хүмүүс. Та нар тэгвэл над дээр тоолуулсан бүх малаа эргүүлж яв. Би түүнтэй түнгүй чинь болоод л явсан. Нэгдлийн хаяа дагуул ямар ч гэсэн болох л байлгүй. Хүний хөрөнгийг үгүй хийж чад омогдмыг нэ яасан шаттай идэв. Ээж та юу гэж хашгичаад байгаа юм бэ? Ганц үнэ зарах мэдлэлгүй яах вэ? Бацин битгий хажууд нь жон гэдэг. Чиний ханилсан юм чинь иймэрхүү юм байж тааранда нохой долоо. Ямар аав шиг даалуу тоглоод Та яг одоо Зэв лейжинд кино сэтгийг үзэж байна. Үнэн дэмбэрдийг харж байна уу? Нөгөө алагч үнэгийн зараад ихтэй чингэлэг аваад өгсөн бай. Тэгээд хийхээр энэ малаа аав. Би нэг л очиж ажилтна гин. Хүн яахтаараа ийм муу санаатай дотор тамиртай болдог байна. Хилжсэн бирөө тэрийг эвлэгчээр энэ чинь бүх халдсан. За нэг л зарж гисэн болов. Тэрийг завсан болгож тэгвэл би өөр очиж ярилцсан. Тэгж дураар нь тавихгүй шүү. Угнаа хэдэн малын дансыг дэмбэрлийн нэр дээр байлгуул зүгээр юмсан. Нэг үнэний хэлтэн яамаач. Сэрүү онож ван удахгүй жанчвэг ирэхлээр хотоорч хэдэн өхрийн махварлуулж явъя. Дэмбэрлийн хөөрөж байж ажиллаа хийх гэж явъя. Мөч боллоо. За. Сайн уу бажаа? Сайн байна уу? Сайн. Баячууд тус болох гэж явж завтай нас хаж өгсөнгүй. Хүн тус болж яваа та. За чи хүнээ даажигнах яах вэ? Дотор үлээ зүвчмээр юм байвал гаргаач. Бас хаана болгочав? Сумын дээрээс нэг шил манфаад болгоод. Тэрнийхээ хүчинд арай хийж ирлээ. Төвшнөөс баттайгаа залуугаас та хоёр хоршоо найрхийг хороож их юм да. Тэгж төлөгдөж хөвдөө. Мөнх юм гэж хаа байх вэ? Үхээсээ өмнө сэтгэлээ хамтаж жаргаж сэнгэж яаж үхээ гэж боддог болоо да жим. Дэмбэр хаачаа. Атонд явсан. Атуу ирэхээр явсан. Согтуухан сохор ухаантай гэж. Дэмбэрлийг эзэгж чамтай хэдүүг солив байсан. За. Үнэхээр ер нь би жаргаж явна уу, зовж явна уу чи хэлээд ихтэй. Чамаас жаргалтай хүн байгаа гэж үү? Тийм бэ. Би дэмбэрлийг мэднэ. Заадах чинь дотор тамиртай. Гүй. Биэнд хайр халамжгүй, хүнди хүүтэн хүнтэй. Ингэхдээ надтаас үсэн юм биш. Тэр над ямар пад байх. Тэгээдэж гисэн сэтгэл зовж ил явдаг. Тэмбэрч тиймгүй шүү. Чамаас илүү сайн мэд. Чамаа дэмбэрлэлтэй суусан тэр цагаас эхлээд би гэдэг чинь хахма толгойн дор залгаастай хоёр хөлөл үлдсэн. Заяа эр хүн долоо дордож наамсэх юм да. Харин ихтэй.
Харин би чамд муу сандгүй шүү. Миний дотор юу эргэлдэж байгааг чи яаж мэдэх вэ? Чи бай тухай хингаанч гадардахгүй юм баха. Тийм үү дажаа? Авч нь хотоос ирээд унаа гэж хэлсэн. Гадаа унаа байхгүй. Тэмбэр ладуугаа олж ирнэ үстэй. Жам цой амар дарах юм биш. Сумандэр байж илвэг. Аав хинэд буугаа. Хэнжмагийн талдаад удаж байл. Тэгвэл олцсон хэдийгээ даалунд өгч байгаа да. Яахав? Өгчлөө. Баячуудын хөрөнгө ямар барагдах юм биш. Баячууд гэж танах тэгтлээ хоосорч гоё. Би гэдэг чинь танай тэр дэмбэрэлтад буурлын хөрөнгийг баяжуулагч нь биш. За дэмбэрлээ. Адууга ханаас одоо тоогоотой өрөөс бол бүрэн байна уу? Ашгүй бүрэн байна. Өчигдөр төвдөр хурд цуугаад ирсэн чинь адуу маань байдаг вэ? Энэ хариулт болох шиг байна. Үгүй замдал юм дайрцсангүй те. Баянгуудын зүүн сууранд хэсэг бараан адуу байгаад харагдсан те. Тэр биш ээ. Морицоо явдггүй хол дэмбэрлээ. Чиний олигтойх бариад өгөөч. Тэгээ. Би одоо бариад өгье. Чи ерөн дэмбэрэл хийж байх яа би? Хацгаа харж байгаа үү? Би хэлээгүй дээ яга. Өөрөөр толгойлж яваагүй залуу хүн алдаж амдгал яв. Давралтаар давгийн орондоор гिचээд энэ дэмбэрэл чинь бүр галзуух юм. Айдаа үйл авсан гэх чинь үлээ. Баатан чимэр өгсөн дээ. Чампилсэн. Ваа. Нөгөө гайхуулдаг нэгтлээсээ давна гэж. Тэр үед чинь нэгдлийн адуу цөмөрөө уруудсан биш үү? Суурин бадсан ямар ожилтой юмны нуруундаар гарч идсэн биш. Өөдрөөгөө хамаагүй давхиж байжл мараатай үз хайрын сайхан морь. Тэр морины өртгийг авнаа. Өгсөн хойно тэр ямар нохоо өх юм. Өө дэмбэрч гэсэн дээ. Чөдрийн ганц морьгүй мөртлөө хүнжлийнхаа хэрээр хөдөөж ивэл таарна. Балтанд морь өгч болно л доо. Тэгэхдээ сайн гойлгож ам өчгийг авч байж өгөх байсан юм шүү дээ. Ойлгох байхаа манай энэ ч өөрөөгөөд өгсөн л. Дэмбэрэл маань ойрноос нэгдлийн тухай ойлгодог болсон байна дээ. Тэр нэгдэл чинь хувь хөрөнгөө нийлүүлсэн юмтай хүн орхоос биш. Арайд санжид эднэр шиг гадаагаа ганц нохойч хөөсийг болж явчихгүй баха. Дэмбэрлийг хөөргөөд байвал хөдлөөл байхгүй. Эвийг олохгүй бол дэмээ баха юу. Ир мундсан биш. Энийг тариахаас сууха боги. Кайдтай суулгыг байхад чи дэмбэрэлтэй гэрлүүлээ. Гарын дор юм ихсээр байгаа тэр. Нөгөө гарын дор хүргэж айдаг. Хайдууч яах вэ байж л байна л доо. Ямар авдран татгалсан арт биш. Амттай голтой хүн шүү дээ. Хайдуу ханхуу шиг хийсээр явчихгүй. Одоохондоо дэмбэрлээ ноосож бай. Яарад яах вэ? Би ороолгүй тэнэг болохоо одоо л ойлголоо. Өөрийгөө ухаантай гэж бодоод байвал тэрийг болчтiin юм лээ. Тэдний уралдагч нэгэн бодлын зөв л дөө. Муу ээжийг аваад явъя та. Ер нь танахны ярьж байгаагаар чи өтөрийн зам өнөдөр салж явах шиг байна. Ээжий чинь хэлбээр танаа хоолыг идэх хоногийн тоо дууссан юм аха. Танах гэж чинь их штэ. Тийм биш ээ. Тэгвэл чи манай хөрөнгөнд болж надтай суусан хэрэггүй. Сарнаа нэлдүү юм сансангүй. Сайхан хүүхэнтэй сууй саймар уны өнгөтэй өдөртэй явъя гэж бодож явсан юм. Тийм баха. Чи итгэх шиг нүгөө хэлсэн бол дээрээс юм да. Жар хөрсөн мө чавганц үе хоёрыг хөөхөг их хүн та нар дотор алгал да. Нүүх гэж байгаа учраас чин гадралж байна. Манайх чамгүй болоод л байсан юм болоход байлгүй дээ. Юу болоод байна хөөхтүүдээ. Дэмбэрэл салж нүүх гинэ. Нэг нь тохирохгүйгээс хойш тэгсэн шулуу. Манай энэ дандаа болох үтхгүй юм ярьж явах юм. Хүнд нэр төр гэж байдаг.
Чи юу н хайшаа нүүж хаан зоохгай. Энэ нь юу ч хэлээд нэмэргүй. Чамайг ямар надтай хамт хүлээж авчихсан биш. Танилцах замаараа танил. Улс амтэн чи юу гэх юм бэлээ? Миний мэдхийнх манайх гэдэг айл чинь үеийн үед ядуу зүтүү явж айл амтанд зарагдаж явсан хүмүүс. Харин чи бид хоёр буянтны буйнаар сайн сайхан л явна. Юугаар дутлаа гэхтэй. Юм бүхэн дутаж байна ээж минь. Адгийн наазах нь өнгөрсөн намар танд нэг муу чингэлэг авч өгсөний төлөө эднийхэн юу гэлээ? Тэгээд дараагүй ихэнд 8 ботсон. За хүмүүс юу болж байгаа нь вэ? Нэгдэл рүү нүүж байна. Хөөе. Манай тоглоом хийх гэж охин нь чамд өгөөгүй юм шүү. Хүн нэрэн тоглос өдөө гэдэг юм. Ингэж их захгүй дураараа тонгоцхон боловол дээр байх шүү дэмбэрлэмэн. Жохмаа жохом. Ямар дон шүглэхлээрээ ингэж ханы жилгээр орно хаяад явж байгаа хөөхтөө. Жамцсан нь хэлээд үгэнд орохгүй зөрөөд байх юм. Хүмүүс чи залуу хүн болоод зочмог ууртай шарттай байна. Тэр яах? Чи нүүж болно. Таарахгүй болоо салж ч болно. Муу эцэг чинь хүүгийн минь хүний зэрэгтэй хүн болгож үзээрэй гэд надад аминчил захидаг байсан болохоор би өөрийнхөө үрээс өөрцгүй л чамайг хайрладаг. Хатмаа! Чамайг дуудаж байна. Хатмаа! Тэр хартагтай. Игчээ дэмбэрлэх маань нүүчихлээ. Нүүждэг. Ингэж өөгч биш болчиххаж хоёрын хооронд байсан дөрвөл тэрэн дээрдэ бүтэхгүй дэмийгээд байхад энэ муу жамцаас л болж байгаа юм. Уудны энэ хоёр хоорондоо эвтэйхэнд байсан. Та нар шиг залуу улсууд хүнээ дод чанахгүй сүлдээ ингэж л таарна. Миний хүү. Жам цаавынхаа үгэнд ор. Нүүлдээ. Уг нь бид бүх насаараа айл аймаг бай тассан болохоор та нарыг нүүхэд эвгүй л байна. Нэгдэл тохмоотой байвал буцаад ирэхгүй юу дээ. Санаа зовлтгүй дэмбэрлэмэн. Одоо яа ихтэй хүн. Залуу байгаа явахад хоёрынтэй айлгаж түүнийхээ явдлыг биш гэдэг байдаг. Би танаас явдлыг мэдэхгүй юм та. Энэ удаа юм боллоо ч гэсэн. Хоёрын хингээ түшиж яваарай хүмүүс. Корит. Орчин авэж бид гурав бүхэл шөнийн тул гурвалжин хэрүүд бол Тэгээд юу болоо? тэгээд яг намайг явуулахгүй. Би ч гэсэн чамайг их хэцгийг хаяад яаж яв гэх юм те. Амьдрал ямар болох юм бүү мэд. Ойлээд яах вэ дөлж юм. Хоёулаа бие бинийгээ мартахгүй л явъя. Дэмбэрлэмэн чи тэнэг биш.
ухаантай шүү. Та яг одоо Save Legend кино сувгийг үзэж байна. Нүгэд ирсэн гэв. Тийм ээ, нүгэд ирсэн. Жам цахыг Тэнд дэвлцсэн. Дэмбрэд минь чи тэгээд ямар хүсэлтэй ирээдтэй? Би нэгдэлд орох бодолтой ирлээ. Нэгдэлд орох чинь зөвөө. Өөрөө мал хөрөнгө юу тавилаа? Мал хөрөнгө гээд байхаар юм чи байхгүй л дээ. Харин ажлын хувьд бол ямар ч ажил хийсэн яах вэ дарга? Хаа. Нэгдэл маань ашигтай ашиггүй сайн мэддэхгүй байна. Зарим нь нэгдлээсээ гарыг гэж гүйгээд байна. Бид малтай малгүй янз бүрийн баахан амтан авчихсан чинь өрсөлдөө буруутаад одоо тэднийгээ шингэх газаргүй болоод байна. Энэ үхэндээ л гэж ярихад нэгдэл гэдэг чинь идэж явах нь хөрөлцөхгүй хэцүү байна. Тэгээд би яах вэ? Одоохондоо байдлыг харж аз нь бол яасан дээ хүүхэн. Чи ямар өнөө маргааш ор гэж хөөгд байгаа юм биш. Яарвал даарна гэдэг үг байдаг. Нэгдэлд ороход оройтно гэж өөр байхгүй. Хашир улсын аяыг харж сүлд нь орсон улс л хожиндоо. Би нүүж ирэнгүүтэл тантай уулзах гэсэн та байсангүй л дээ. Тэгсээр байгаад л өдий хурчлээ. Би ус аймаг дээр дуудагдаж очиод дараагаар нь хөдөө баригадаар ажил хөөцөлцөөр яваад дөнгөж өцөг дээр ирлээ. Би ч яах вэ дүүрсэн хүн. Харин муу ээж маань л хэцүү байна. Санжидугай сойрон газар сууж яаж чадах вэ зайлвал. Чамайг эргээд очивол цаадуулчин баярлан да. Харин ээжигээ орой манайд очиж хэлээрэй. Хөрхи настай юм ядарч байгаа байх. За. Көтөлчин та хоёр салаад ямар хэрэг байна? Улс антын чамайг нэгдэлд орохоор ирлээ гэж яасан ч бодохгүй шүү дээ.
Жамц яах вэ? Сайхан санаадлаг өсөг явуулж нүүнээ хүмүүн. Тэр дэмээ ээж. Ямар нүрээрээ эргэж очих вэ? Тэгс амтны дог болохоо болё. Юу амтны дог болох гэж? Чамаас л болж байгаа юм. Ингээл суурин сахиа суух хэрэггүй. Ямар ч хэсэн нүүж болохгүй нэ ээж. Юу болохгүй гэж. Ийшээ суух. Зүгээр. Би яарч яв. Санжидгаа танах нөхөн үү? Тийм ээ, тэгээд л энэтэй хэрэлж яахгүй. Өөр заяагаагүй ч гэсэн буянтны буйнаар болоод л явсан. Хатун зун харцаа ууж гол харалж өгөх хүн. Гэцүү байна л хамт. Би яаж энэний гараа аяад авт. Ямар сандад ингэж энийг муу арсэлдэд суух вэ? Энэ нэгдлийн хаяа бараадсан биш. Амаараа шоромгүй. Манай нэг хүүхэд гэж нэг толгой нэргсэн. Одоо ажил төрөлж өгөө. Мөнгө төгрөгч байхгүй хэвчээ. Яаж амжих гэж байгаа хүүхэд. Дэмбэрлээ. Чи зовоод яах вэ? Би нэг хүнтэй уулзъя. Сэрэнэн готой юу? Намын өрөөнд дарахтаа уулзнаа. Өчир нь ордох байлгүй. Дэмбэрл ирэх гэж үнэн үү? Ирвэл сайн л хэн тэгж яа? Гэхдээ Санжидгаа хүн тэгж ярьсан байна лээ. Тэгвэл чи санаа амарчээ. Миний санаа амарсан ч зарим хүнийг цоохол байх та. Одоо ч одноо дагаж нэгдэл бараад юм билээ үү гэж. Би чамайг муу хүн гэж хэлэхгүй. Гэхдээ тогос шиг гоёод хөхөө шиг донгоцсон ч би чамтай суухгүй шүү. Хайд вирээ юу? Сайн байна уу аюушгүй? Сайн хөөмөн сайн уу? Сайн. Ичээ тав. Сайн хөөмөн. Хөөмөн танах бодлогын бөөнөгсөн буугаагүй байна уу? Тэнгэр сайхан бол маргаашаас нэг санаатай. Яамай та ойлгох нь мод сэмбилүүд хоёр нодны өвлөөс хойш уулзаагүй. Танахтаа саахал түүмэ гэж ээж бүр баярч чадахгүй гадар хөрөхгүй байна лээ. Аргагүй шүү дээ хөөрхий. Хар нутгасаа нэг нутаг усан байгаа юм чинь тэглэгүй яах. Гатмаа минь хүрээдэглээ. Хурал тардсан уу? Тарлаа. Одоо ч буцахыг бодё. Манайхан танд цайнээс өрн бяцлаг явуулсан бай. Хэнэрээ вэ? Балдан гоёч. Ээг ялаа галтмаа минь хөөрхий муужа. Би ч нүүн буцна гэдэл байгаа. Энэ маань одоо юу гэж хийдэх юм бөөмэд? Юу ч гэвдэ. Ажил олдох болов уу гэж голдох юм. Одоохондоо ч нүүж чадахгүй нэ. Халтмаа. Суман дээр юу гэдэг хурал суулаа хөө. Юун тухай хурал вэ? Эвлэлд орох өргөдөл өгсөн. Тэгээд яа? Орлоо. Эвлийн гишүүн болох чинь их л хөвгөлтэй сайхан гинлээ. Би нэг элс хинсэн. Тэгэж дээ. Дэмбэрлэлтэй уулзаа үсттэй. Уулзсан. Тэгээд юу тэгээд гэж намайг асуухгүй байна уу? Хээ, асуухаар барах удаа чамд ер нь хачин сая юм а зайлгүй. Гэхдээ тэгээд ажил албагүй тэнд дэмий байгаад байж яах нь вэ? Нааш ирэх гэнэ үү? Эргэлзээл байгаа бол та юм. Тэндээ нэг ажил олдох болов гэж боддөг юм шиг байна. Санжид гой маань харцаатай хэзүүдлээ л гэж байна шүү дээ. Зайлуул би муутай настай амтэн аргагүй шүү дээ. Суман дээр хэд хоногоос хуралтай гин. Чи дэмбэлтэй очиж уулзмаар юм да. Юунд тухай хурал юм бол? Сайн дуурсангүй. Нэгдлийн тухай л биз дээ. Нэгдлийн тухай гэхээр манайхан намайг явуулахгүй л дээ. Харин эмчид бие үзүүлэх нэрээр сомоор яваад. Өө тэг. Би хань хариулж бай. Чи ламын тухай яриач. Дэмбэрэл тэр хоёр лам сая эвлэлийн хурлаар өөрийн дарга болсон. Одоо аймаг явах юм гэлээ. Өө бүр гарч өгч. Өөр сони. Сум нэгдлийн даргаар өөр хүнийг сонгосон гин. Ямар хүн бэ? Хотоос ирсэн галуудах гэв үү? Сэрэнэ хайчих юм бол. Мэдхгүй.
юм да. Тэгээд тэр юм уу? Манай хүний гисэг конторын үүсэхэ суудаг байсан. Ажил төрлгүүдээ уйтсан байлгүй дээ. Харин наван дарга дэмжиж тэр ажилд оруулсан. Тийм. Нүүд ирсний дараа хийх юм байхгүй. Толгоогоо солонгочилж баахан гэртдэг байлаа. Намайг ажилд орлох хэлээр баярлж байна гэж харахгүй. 60 гарсан та ажил, 20 гарсан би ажилгүй суuna гэдэг яасан эвгүй ичгтэр юм гээд байсан. Одоо нэг санаа намраа байгаа да. За явъя да. Цаг болчлоо. Тэгээ хүн. Сайн сууж гэнэ үү ээжээ? Миний мөнхөө яваад ирлээ. Аюу жинүүс. Тэмдэрдээ. Чи яасан сони хүн бэ? Сайн биз дээ. Сайн. Хэдэд ирээ. Аль өглөө. Тэгээд ээжтэй ярьж яхан суула. Тэгээд яг чамтай уулзах гээд яваад ирлээ. Би ч яах вэ? Иймэрхүү л ажил хийсэн ч байна. Чи тэгээд буцах уу? Буцна. Хэзээ? Маргааш. Чи юу одоо? Яга юу болоо? Хэлэлт. Зүгээр. Гэр орныхан чинь сайн биз дээ. Сайн. Тэгээд надгаар урууч болох байж. Би багт үед. чулуун тавьчих. Энэ ажилд бүр ороо юу? Үгүй. Зүгээр суухаар барилгын чулуу тавилцж байна. Намаа өрийн дарга намайг энэ ажлыг түр хийж вэ гэсэн. Олигтой таарах ажиллаж олдохгүй. Заримдаа буцаж нөмөрл санагдах. Бас тэгээд энэ ажлын мань хөлс хүчин ч мэддэхгүй байх юм байна. Хамгаалт нэгдэлд орж үзлээ. Манайх гэж байх байдгаараа байжлээ. Яван таав нэг юм бодох байгаа. Харин л дээ. Буцаад тэмээгдтэй. Ингэсийгэд айн олдох байлгүй дээ. Чи харах уу? Харин ингэсгээд хоёулаа явъя да. Санжидэн дэмбэрлээс нэгдлийн гишүүн дэлцгийг хүссэн өргөдөл байна. Өргөдөл түүхэн унших уу? Тэгвэл асуух юм байна уу? Дэмбэрэл басараа. Болох уу? Надад дэмбэрлээс асуух нэг зүйл байна. Та нэгдлийн гишүүдийг адуутж байсан удаа байна уу? Үгүй. Тэгвэл нэгдлийн гишүүдийг худаг дээр барьж аваад одож байсан гэж үнэн үү? Тэр үнэ.
Саяхан болтол би төөрөлдөж явсан юм аа. Харин сүлдээ учрыг ойлгоод би нэгдлийн гишүүн болъё гэж санаа шийдсэн. За. Над нэг асуух юм байна. Тэмбэрлээ хүүхэн мал хөрөнгөөр хэр зэрэгэв? Мал гэдэг харин байхгүй. Чамайг нодон жил нэлээд олон мал зарлаг дуулсан. Тэр чинь юу байсан юм? Тэмбэрлээ. Чи өнгөрсөн жилийн тооллогоор 300 гаруй толгой малтай байсан биш үү? Тэр ч тэмбэрлийн хөрөнгө биш баха. Чи ээжтэйгээ хоёулаа ирсэн гэлөө. Тэгсэн. Дожин ирэхгүй юм уу? Мэдэхгүй л дээ. За да. Тэмбэрлээс асуух юмгүй бол санаа шүмжил дарыг. Хэн саналаа? Надад болох уу? За. Надад Дэмбэрлийн тухай ярих юм байна. Нөхөр Дэмбэрл нь Баян жамцанд олон жил зарагдж байсан үнэ. Харин сүүлийн үед жамцхан хөргөн болсноос хойш Дэмбэрлийн зам байдал нь хуурин сагсуурч баярхах. Нэг хэсэг нэгдлийн малыг хүртэл гадуурхаж ус ундаар хавчиж биднийг зодож байсан. Бас нэгдлийн дарга байсан Сэрэнгуйтай хуйлдаж жамцхан итгэлийг хүлээж олон тооны малыг хотод аваачиж зарсан юм. Энэ бүхнээс үзэхэд нөхөр Дэмбэрл амин хувийн ашиг хонжоог эрж танхаарин нэгдлээс гадуур явж болох юм гэдэг ойлголт нэг хэсэгтээ байсан юм аа. Гэвч сүүлийн үед Дэмбэрл энэ бүхнийг ойлгож ер нь бидэнтэйгээ хамт байх нь дээр юм гэдгийг ухаарч нэгдлийн гишүүн дэлсгээр өргөдлөө өгсөн байна. Тэгэхээр элсүүлж явах нь зөв гэж бодож байна. Болох уу? За. Нөхөр Дэмбэрлийг нэгдлийн гишүүнээр элсүүлж явах нь зүйтэй гэж бодож байна. Энэ сайхан залууг суурин газар сойж байснаас мал хунраан дийлэхгүй байгаа манай баригадад өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь ажил сайтай юу ч хийсэн чадах хүн дээ. Тэмбэрлийг гишүүнээр элсүүлж гэсэн гарааргүй. Татгалзаж байгаа юм байна уу? За, одонгийн саналаар Тэмбэрлийг гишүүнээр элсүүлж авлаа. Шууд иргээд хөдөө нутаг мөн сайхан байна. Олон хөлийн суурин газар гэдэг чинь дотор давчдаа сууж болохгүй юм балдан байна. Тэр ч 7 зүгөө. Харин танах чи явж сайхан үстэй газар буучихлаа. Манай цагаан нуурын хоолойг бодвол чангайдуу газар байна. Тийм шүү. Энэ арлууга бол бүр мод ихтэй. Би ер нь ингэж гэнт нүүн гэж сансан. Тэр сэрэн дараага хой хөрөнгөгүйгээд одоо хүүх юм ажилд авдаггүй. Намын дарга гэж нэг буянтай хүн байна. Оо, галбадрах дарга гэснээс би нэгийг мартах гэж байгаа юм байна шүү дээ. Чиний чулуун байр ажилласны хөлс 175 төгрөг өгөөсөн. Яалаа. Агантаас цайваараа хүмүүн цай. Энэнго мөнгө байхгүй гэсэн чи яалаа. Тэр худлаа гинэ мөнгөтэй юм байна. Шин дарга маань юмнаа ивэг олохдооч тун гарамга юм аа. Тэгээ та нар олигтойхол ажиллах юм бол юмтай л болно шүү гэж байна. Тэр ч үнэлдэ. За. Дэмбэрл минь мал хүлээж авсан ахтны чинь 1% нэ. За. Гарахаас шийдвэрч. 415 хоног болсон биз дээ. Тийм ээ 415. Баригадын дарга. Таны зааж өгсөн буудлын дээр өнгөлчихөө. Энэ жилдээ одоо тэгэхээр шийх. Тарга 50 эрг муутай бас өвөл хургал нь хэцүү дээ. Нэрэл эцэн килограммнууд харагдана. Энэ жил ширүүхэн өвөл болвол хэцүүдэж мэднэ. Чухмаа. Одооноос л өвөлж явууц өвөл садлангаа бэлтгэж олигтойхол ажиллана шүү дээ Дэмбэрлэг. Тэгэлгүй яах вэ? Нөхөд маань элбэг дэмжээд тунц сайхан байна. Хичээндээ шатлахаа хэрээр л үзээд авъя гэж бодож байна. Яасан ч явартай байх юм. Хүүтэн үйл болох нь Хилээд яах вэ? Дудаа. Наа талон сайнасаа уу? суудаг болмыг ярилцах болж та. Үнэн байж магадгүй. За энэ үйл хэдэн малаа шуурганд алдчихаасаа мөн хагасын нэгдэл төгснөр зүгээд замаа харна байгаа. Дэмбэрлийн нэгдэлд орчихлоо. Тамаагийн нүгээд явчихлаа. Сэрэнэ халагдчихлаа. Ингэлээрээ бидэнд
Наашаар хамтанчгүй болох ашигтай. Хайд яагав? Хойд. Тарган махадж харуус суухаас өөр юм мэдэх биш. Цаас огтудлогоо ч саярээ юу. Замд зөрөх чинь. Муу хайд яах вэ дээ? Эцгийгээ дуурайсан наригаач наадан ч хүн. Бүх хэрэг манай энэ муугаас л гарч байгаа юм. Боломжтой нэг нь цаашаа гэж, болж бүтэхгүй нэг нь наашаа гэдэг хүн. Ерөнтэйг адил хайдвыг орж ирэхээр л чон харсан юм шиг зүгтаагаад байх юм. Сая бас л хөөгөөд явуулчлаа. Хохино хохин. Хайдвын тус болохыг харна гэдэг юм ээ. Харин түүний оронд эртнээс шурах нөхөн л малтаж байсан онох виви. Чи тэгээд аав ээжийн минь үлдээсэн буйны минь үгүй хийх нь үү? Үрэнж, заранж, эдэнж. Үлдсэн малаа нэгдэл төхөөс ууцамалгаа. А тийх баха. Миний хойроо. Хон хургалаа юу? Тэглээ ээжээ. 3 хон хургалаад бас нэг нь бүтсэнгүй. Харлаа. Гадаа шуурхтай хүйтэн байна. Яггүй хүйтэн байна. Таны би яаж вэ ээжээ? Гайгүй. Та хоол ундгүй хэцүүдж байгаа биз дээ. Би бушуухан цай чанаад. За хөөм. Удаа тоогоон тав. Цаан чин бэлэн цайг халаа. За. Өнөөм бол хам ирээд намайг үзээд цаавнд хийж өгөөд түрүүхэнд явсан. Зайдуу даарч ирсэн бололтой. Хоол очих гэж яваа юм байна. Одоо яаж хөрөндөө. Тийм үү. Цам тэгээ таныг юу гэж вэ? Өнөө эмээ ууж л бай. Халуун буучхаж би буцахтаа дайрна гэж юм лээ. Ганцаараа явж байна уу? Би нэг өвгөн газарчилж явна лээ. Хэм билээ дээ. Сумын баруун биеэр нутгалдгийн шаравч билүү. Бас хон хургал уу та? Юу болж байна хүмүн? Хөрөн хүзүүтэй хон маань хургалах нь. Энэ хар хүйтнээр олон хон хургалах юмтай. Өнөө шин ч унтж болохгүй нэ. Дэмбэрлэх маань сумаас залаатын үрт байгаа гэлүү. Тийм ээ. Тэндээ үлдсэн шүү дээ. Санжидуган биений муудад хэвтэр дороод байгаа. Зайлуу тэгээ юу? Тэдний өнгөрс намар тар твэр муутай баахан эм хон явсан. Хонын хургалаад санд руу ванлээ. Угийн бүтлгүй улс чинь хаач явсан ер нь өдлөхгүй юм да. Бүтлгүй гэжтэй. Ээжийн биеийн барагтайхан байгаа бол дэмбэрэл маань хэцүүж байгаа. Би ер нь явна. Ямар ч байсан би явна. Олжингийн явна гэдэг нь аргагүй. Дэмбэрэлд одоо тус болохгүй бол хэзээ тус болох вэ? Дэмбэрэл чи ард овоод хөөхөд байсан юмсан. Ичийн үүдээд хажууд нь бас хонь хургалаад цутрууд байгаа юм байж. Хаяагүй хүмүүлгүй хэцүү байна. Нөгөө хүмүүсрийн ингээд сурах байна уу? Тэднийг суман дээр байж саяхан аймаг руу явахаар шийдлээ. Өөрөө ажил болж хийхээр жолоочийн курст орохсноо явсан. Давхар юм болж байгаа. Ганц төш турдаг ах маань яваад өгч. Оронд нь ямар шиг зангааштай амтан ирсэн бол доо. Тэр л утхан гэнлээ. Ажил төрөлтэй аашсан сайтай хүлэгэлцэх юм. Амаан гэдэг. Аги.
Ихтэрийнхээ бодвол гайгүй болж. За яамаа дахин. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Яасан сонин хүн бэ долж минь яваад ирлээ. За миний хөө сайн уу? Сайн. Таны үе яаж юм? Гайгүй. Миний мовыг засал авахан байж бүр өгөрч гисэн. За тэгээд аав ээжийнх нь сайн бидтэй. Сайн. Та өвдөд удаж гин үү? Саргаар явууллаа. Энэ муу хүүхдийн ажил төрлийг хэдэн өдөр алдууллаа. Нэг хэсэг явдал суудлал ихтэй хэцүү байлаа. Өнөөдөр бас нэг айлын хүүхд муудаад замдаа нилээд удажлаа. Одоо явдалгүй горгүй. Ашгүй донжин чиглээ. Санжидгаа? Оо, Тарайга зогсоё доо. Харин эмээ ууд байна шүү. за. Иш хүм аль төрөнд явна гэд байсан. Ороод чих нь эртхэн шиг дөхөж үзэх юм. Тэг яад. Дэмбэрлээ. Оо. Ламыгаа мордуулж өг. За. Өөр заах төгч явах шиг. Нүг унтахгүй мó? Ээж нь унд хийж. Та ээж нь унтсангүй шүү. Шүн дунтаас хойш тийсэн гунтаад өглөө. Харин Дэмбэрл мал сурам хийсэнгүү.
Самбай. Самбай. Самбай надад чам. Дачитай. За сайн байна уу? сайн байцгаана уу? Сайн байна. Дотор ч байна уу яаж байна? Үгүй гайгүй байна. Мал төлж юулж байна даа. Төлийн гар зүгээр явж байна. Манай Дэмбэрч сумандан байтугай аймагтан дөрөж явах Тийм шүү. Дэмбэрлээ. Яхаа өвс аваад ирлээ. За яамаа да. Өвс их хэрэгтэй байсан. За өвс болох гэдэг нь байж байгаа. Та нар орцгоод. Цаавцгаа. Орцоо. Алуу. Оо чи яваад ирв. Тэглээ. Ben хатрахад чудаа сая чисгээд явж чинь. Майсаа. Хоолонд яврыг яана. Золтой хөлдөд өчгсөнгүй. Бэрд мараа наймаалч хат. Күнээс нэг юм гоожнаад гарсан явдаг вэ. Куйман заавлаа. Явсан хэрэг үтээ юу? Бүтлээ. Дэмбэрлээ хараа. Орсонгүй. Тэд сайн гинөө сургал уу? Сургаллаа. Дэмбэрл маань бид хоёрыг дандаа асуудаг гэн. Охин нь том болж байгаа юм баг. Зайлуул. Сайн дууд яах. Сайн гинэ. Чамаа явснаас хойш адуугаардсан. Энэ хоёр туулын өөрөөр алгуу. Гэхдээ би ямар ирж чадах юм бэ штэ. Асуусан улсууд харагдахгүй юм гэхэд хайдыг ирээд өгнө өгсөн чинь явж өгсөнгүй. Тэр хаалтах уу? Бор хожиртл байгаа үз. Хайдуу сам хоёр нэгдэлд орныг л явж байсан сурагтай. Ухаа. Тэгээд хэлдэггүй байжээ. Тэд хэлэхгүй. Муухай амтд байна дээ. Айл сахад байж хэлдэггүй. Тэсэн цохож байгаа юм те. Арнес тэд сомроо шагшаад байсан хуваарвал бол даван шалгуул явж л те. Моосаната навшнууд. Суран бадантаа уулзуу. Уулзлаа. Мармийнхаа үнийг ав. Авлаа. Хотлооны ч гэсэн дараа бол энэ тэрэг гэсэн чинь авлаг нь тэгэхээр наавчлаа. Тэгэхгүй яах вэ? Алууха. Монгоод гэж. Алин. Хайцтай. Балдан хэдэн төгрөгөө? Гар хэсэг чимаар хөлтөн суудахаар өгөглөө. Аюуша ширэн дэндүү асаад байсан шүү. Энэ нэгдлийн ч мөнгөтэй дагшууга. Хоёр яамайлта. Балдан төгрөгөө гэж өөр бодсонгүй шүү. Бачуула яа. Хөө аваач хай. Аталгийн чи холгоноор яагаад орчихв? Аваач. Яг нэг адарнаагаар орчихгүй юу? Чамайг эдэд хадаж өг гэж би хэлээгүй юу? Одоо хамаг юм сүйт гэж гүйцсэн дээ. Чинь хүн чи. Юу болж байгаа юм бэ? Бүүзэг. Тэг? Чи одоо юу ч бодож байгаа шүү. Яа хаалга мэндэ. Харин шарыг минь 2-3 хүн холгоныг чихлаа гэж юу? Чаавас. Тэг? Бүтгий маад. Квадратын гэж сойд ичсэн бэ? Энийг харав? Чи дөнгөж сая уудалж байгаагүй билүү? Одоо яадаг хүлээж амцсан. Ийм чи байх гэж тэ. Тэг? Яадаг юм. Гойны нэг болчихлоо. Янган марна сам дэдүүлээ үз. Энэ юу юм царай авах юм шээ.
Нэгдлийн конторын үүдэнд Дэмбэрлийн зураг хатаастай байна гэв. Тийм ээ. Дэмбэрлийн отроор хон таргалуулдаг туршлага гарсан биш үү замд нь өргөдөг. Яагаад тэрвлээ? Яхад. Дэмбэр даврахтаа уулзныг адилс хонин араажав мараажав бас туршлага судалж явуулж хэлшиг. 9 шидийн анд салхирдсан дэмэр шиг шилшилээ хараацууч. Тэд нар биел газар чилээ шүү дээ. Дэмбэрлэг чинь баг өдөртөө хэднүүдэг болохоор олдно гэж байх. Хаанаас нүгэд хаана буусныг асууя мэдхэмтэд байх. Ганц сэрслүүлж байна. Нөгөө модод чиманч ёстой. Таваны вэрүүл болж үүсэж байгаа баг. Гэхдээ ямцгоос өмнө төв рүү ямар хэвээр яваад. Нэгдэлд орно гинэ. Гал бадрах дарахтаа уулзсан чамаас болж байна дэг. За. Бит хоёр тар тур гэж муудалцаад самнад цаадах чинь өглөө эрт яваад гэсэн. Мэдхгүй өтөлсөн хойноо лилдүү юм үзэх шиг байна. Дарга аймаг руу яваад өгсөн шүү дээ. Ямцгоод эми явж таа. Гэхдээ нэгдэлч дотор нь ороод ажиллахаар ондоо юм байна шүү. Нэгдэлчтэй тэр жилийн хомон гэдэг шиг юм бодно биз. Манайх маргаашнаас нүхээс. Ухаа. Та саман дээр байна гэсэн дуудаа юу? Өөгүй. Дарга нартаа уулзах гэж очсон чинь аймаг орсон гэнэ. Дэмбэрл хамт яваа шиг дээ. Тийм үгэн лээ. Аюу шимэт хоёрчтэй та нарт нэмэр болохоосоо нэрмээс болох юм шиг байна. Энэ жил миний үе нэг л базаахгүй. Ер нь ичи аав нь хэдэн малаа нэгдэлд өгчход хүүхдүүд та нарыгаа бараад нь байгаа та. Ашгүй даав минь тэгвэл таарна. Нэрээ тийм дээ. Та нарыг айл гэрвэл болоход ямар мал хөрөнгө гэж өгсөн биш. Нэгдэлд орохоос өмнө хэдэн мал дасалж өгнө гэж аюу шимаа нүргэлж ярьдаг. Би тэгээд Яах юм бэ аваа? Бид болоод л байна. За сайн байцгаана уу. сайн байна уу. Та нас хэлж маяг нүгээд явчихдаг болсон юм аа. Гуган аюушхайд би дуулгаж хэл байсан шүү. За тэгээд танаахан хаагуур нутгалж байна. Сумын төвдөө. Би ч яг сум нэгдлийн зардал ухааны юм хийгээд шогч явна. Тийм үү. Та нар шиг залуу улс сайхан ажилдаа. Нэгдлэгдэг маань анхныгаа бодвол мөнч томайл болж тээ. Ажил нэг үзэгдэхгүй хэцүү юм аа. Тэр арга байж юу? Танаа дарга нар ирсэн үү? Удахгүй ирэх болсон. Дэмбэрч бас хамт ирэх юм байх. Нөгөөдрөглөө та нарыг цөмөөрөө бэлэн байцгаал гэж байна лээ. Тэгээд би энэ тухай айлуудад зар хүргэж явна. Доктор, хэдхэн жилийн өмнө цолгой байсан энэ тал дээр Баян улсын нэгдэл байгуулагдаж энд төвлж байсныг та бүхэн тодхон санаж байгаа байхаа. Тэр үед юм бүхэн шин хэцүү байсан. Энэ үед нам засгаас бидэн трактор, өв саддаг машин, мөнгөн зээл бүхэн тусалцааг үзүүлсэн. Төвний зэрэгцээ нэгдэлчин олон түмэн та бүхэн бие хайрлаагүй хөлс хүч гаргаж ажилласны үр дүнд нэгдэл маань аж ахуй зохион байгуулалтын талаар бэхжиж бид их амжилтыг оллоо. Өнөөдөр жирийн нэгдэлчин бидний дундаас ядуу мачны хүү Санжидын Дэмбэрэл бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар боллоо. Энэ баярт явдал нь бид бүхний зүй ёсны бахархал юм аа. Хөдөлмөрийн баатар Дэмбэрэл аймгийн 3 удаагийн авраг болсны гадна сүүлийн 5 жилд 600 эм хоньоос 612-аас 634 хүртэл ураг бойжуулсны дээр бүх ажлаараа хөдөлмөрийн баатрын болцлыг хангалаа. Дэмбэрэл надад толгоогоо эрэхтэй загнуулаад манахаас хөөгдөж байсан. Хүн цоорох гэж мөн сайх юм да.
цоорох гэж дээ. Угаасаа цоорхоогүй юм чи. Чиний дэмбэрлийг мэдэж байсан ч гайгүй баха. Харин муу должим чир трасал дээр ханиа одоо суучихсан. Муу архим нь хөв тавилантай хүн. Хөөхөн. Тэмбэрлийн мөрөөр өөр одон баатарууд зайшгүй төрж гарна байх гэж хөдөлмөрийн сайчууд, нэгдлийн гишүүд та бүхнээс хүсье. Манай социалист хөдөлгөөж нэгдэж мачтын Яруу алдар Бадар тугаа